Тийм дуугаар шинэ оролцогчид за 5 дугаар анги дээр хонгор илж болсон. Тэгээд хонгор ер нь тайлбарлахдаа мичи хасагдсан харамсалтай байна. Гэхдээ золоотой дотносох боломжийг харж ийн гэж өөрөө хэлсэн. Бичлэг эхлэхээс өмнө нэг юм хэлье заяа. Дээр одоо ямар ч одоо нэг энэ бичлэгээ үзээд реакшн хийж байхдаа хизээч оролцогч нарын арын амьдралыг хизээч ярьдаггүй. Тэрийг та хэд анзаарсан байх гэж найдаж байна. Хизээч тэр оролцогчийг амьдрал дээр ямар юм хийсэн, өмнө нь юу хийсэн, хэний яасан хийсэн гэдгийг бол бид тэр өрдөөсөө үлгэж авч ингэж ярьдаггүй. Зүгээр л яг гол энэ нэг тэмцээндээ оролцоод тэмцээн дээрээ оролцогч нар нь юу хийж байгаа вэ гэдгийг ярьдаг шүү. Тэгээ та хэд бас нэг тэгж муухай амьдрал дээр нь яг ямар байсан тэр мөрийн бити ингээд дийлгэж авч ингэж хүмүүсийг доош нь хийгээрээ тий. Зүгээр энэ шоу нэвтрүүлэг ч угаасаа entertain хүмүүсийг хөгжөөдөг тийм зүйл. Тэгээд тэрэн дээр ямар ч дүр гаргаад цаанаасаа ямар ч даалгавар аваад ямар ч байдлаар орж иж болно. Тийм болохоор зүгээр яг reality шоун дээр ямар байна? Хосоо олох шоу шүү дээ. Тэгээ хосоо олохдоо яг ямар үйлдэл гаргаж байгаа гэдэг тэрийг л зүгээр битээр реакшн хийдэг шүү. Гэдгийг зүгээр төрүүлээ хэлмээр байна. Yes. За. Тэгээ шууд шинэ оролцогч нар орж ирсэн байгаа. Тэгээд энэ удаад орж ирэхдээ бүр амар их хүн орж ирсэн. Би бүр амар гайхсан. 1-2 л орж ирдэ штэ ер нь. Гэсэн чи энэ удаад бүр 4 хүн орж ирсэн заяа. Тэгээд тэр 4 хүнийг яаж яах битээр нэвтрүүлгээ үзэхээс өмнө Instagram дээр харцсан тий. Тэгтээ орж ирсэн сэтгэлдлийг ярил л та. За эхний хүн төгөлдөр 27 настай IT менежер мэргэжилтэй Канадад амьдардаг залуу байсан. Чамтай адилхан нэртэй. Чамд ямар санагдсан тэр залуу? Тэр залуу бол үнэхээр кул байсан. Тий. Тэгээ надад аюу кул гой санагдлаа. Тэр бол аюу нээлттэй. Орж ирээ шууд хөтлөгч болоо явсан шин оролцогч биш. Машин шууд илч болоод. Тий. Тэгээ тэр нөгөө нацгаа гэж залуус орж ирсэн. Тэр залуус аюу хүн нь аюу таалагдсан юм уу? Амар юм даруухан тийм хүн шиг л байгаад лээ. Тий, нацгаач 22-тэй сэтгэл судлалаар сурдаг. Тэгээд Австралид байдаг гэсэн. PR-аар сурдаг, Австрал сурдаг гэсэн. Тий, ийм хоёр залуу орж ирсэн байгаа. Тэгээ хамгийн гол нь октод яагаад намхан залуучууд ороод ирчвэ гэдээсэн. Ер нь харагдах байдал нь аюу намхан байсан. Тэгснээ яг тэр хоёр шинэ орж ирсэн хоёр охины бүр хажууд бүр арай л намхан байсан тий. Гэхдээ тэр хоёр охин өөрсдөө бүр амар өндөр юм билээ. Йоо одоо нэг тэр октод нь юу идэж уухаараа тийм өндөр болдог байна. Йоо надад нэг 5 см өгчихгүй байна та. Тэгээд хоёр охин орцогчнаас Индра надад амар таалагдсан. Тий, Индра надад маш их таалагдсан. Айгу илэн далангуу, элдэн маяг байхгүй тий. Айгу өөрийнхөө айгу хөөрхөн санагдсан. Энэ хүслэн 21-тэй модель гэсэн. Тэгээд энэ хүсэл надаас жоох ичимхий бие бариад байгаа юм шиг санагдсан. Ер нь өөрөө хэлсэн шүү дээ. Айгу ичимхий дотгошоо хүн тэгээд өөрийгөө сорих гээд энэ шоунд орж ирсэн гэж хэлсэн. Тэгээ метр 85. Южин лөө. Южин гэж дууддаг юм бэлээ. Тэ метр 80. Жион. Южин гэж ханаас южин. Тэгээ метр 85 гэсэн бүр ёо. Тэр хэн бол аюу таалагдсан. Индра бол ялчгүй ингээд амар ярьж байгаа нэг амар хөөрхөн. Тэгээ нэг үзүүлбэр тэр чинь нэг үзүүлбэр үзүүлсэн ш тэр минь аюу хөөрхөн байсан. Тэгээ ямар ч сан дөрөв оролцогч бол аюу таалагдчаа. Нацгаа аюу таалагдчихаа. Бас төвлөр аюус таалагд. Төвлөрийн гадаад нэр чинь юу лээ? Трей. За нэг ийм гадаад нэртэй хүмүүс байна. Тэгээ шууд шинэ оролцогч нар нь орж ирээд болцох хүнээ авч яв гэсэн. За Трей бол шууд тодыг гарнаас нь бариад шууд явсан. Жион өсөг авсан. Индра цэдүүлэг авсан. Тэгээд нацаг амрааг авсан. Тэгсэн. За тэгээ энэ дөрвийн болзоо аюу хөөрхөн байсан. Тэр хэдийн болзооны аль нь чамд илүү таалагдсан? Йоо, Трей тэгээд тод хоёроо. Яа зүгээр ингээд эхний болзоо хийхэд яг тийм газар л гоё юм шиг санагдсан. Шууд ингээд байгаль тэгээ юм хөтөг хүрхрээ тэрсэн ингээд байгалийн юм байгаа шүү. Тэгээ нэг хин төгсөө тэгээ нэг жиюк гэдэг. Жион тэр хоёрын ч амар сонин газар санагдсан надад нэг юм. Тухгүй амар тухгүй тэгээ гоё ингээд суух газар ч байхгүй гоё ингээд яриа өрнүүлэх юм байхгүй. Нөгөөдгөө бүр ингээд бодон шахацсан ингээд зогсоо юм яриад. Чигтэй хөөрхөн байна. Чи надад айгу таалагдчих. Тэнгүү эсрэгээрээ нэг Трей тэгээ тод хоёрын тэр болцоо болохоор ингээд амар гоё. Ингээл гоё дээрээс ингээд хүрхрээ яагаад тэр хоёр ч гэсэн өөрсдөө ямар гоё
яриа өрнүүлээ би биэндээ амар татагдсан. Амар chemistry сайтай харагдаад. Хизээ зэний хосууж ингээд нус ингээд цуг яа хийсэлжүүлээ тий. Ор ингээд хос нэр ингээд хоёлаа хэвтэж. Амра нацгаа хоёрын айгу хөөрхөн байсан. Амра аюу хөөрх юм эмгтээлэг болцсон. Маягл цаглал тий. Тэгээд нацгаа краштайгаа болцож ийн гэсэн яа тэгвэл айгу крашлдаг байсан гэсэн. Тэгэл хараад шууд амрааг авна гэж шийдсэн байсан гэсэн тэрийгээ хэлсэн. Тэр нас айгу хөөрхөн байсан. Манай охинд бол төгсөө таалагдсан гэсэн. Чи төгсөө болоосоо босч ирээ. Миний сэтгэл гуравтсчлаа гэж. Би тэг гайхаа юу нөгөө хоёр нь хийм болоогүй. За тоо тугаасаа байсан. Золоо гаргаад ирсэн би бүр золоо магадгүй төгсөө фрэнд зонд жиж магадгүй. Гэтэ тэр хоёрыг юу ярьсныг бид нар мэдхгүй те үзээгүй учраас яг ямар байдалтай байсан нь бол мэдхгүй. Тэгээд жион орж исэн чинь төгсөө бас сэтгэл гуравтцсан. Баларж ин цаачаа. За тэгээд хойно үлдсэн хүмүүс нь хасаа уулъя, золоо хонгор бараг ингээд хаасаагүй болцсон. Тэгээ бүгд болтцсон дөө тий. Уулъя хас хоёр болцоод хонгор золоо хоёр бас юу болцоод тэгээд хонгор золоо хоёр яриа бүр амар сонирхолтойсэн. Золоо бүр ингээд эмхтээлэг дээрээ тавиал нүд бүд нь айгу сонирн боллоо тий. Бараг арай яахын нар жаргах бол тийм аргалыг гэл тий. Тэгээ золоо мичиг хасагдсан харамсалтай байгаа ч гэсэн тэгээ чинь шоу би энийгээ бас энэ зангаа хорих ёстой юм байна гэдгийг бас өөрөө илэрхийлсэн. Тэр нь бол зөв. Хичнээн ингээд би энэ охтуудтай дотон би энэ залуу руу ойртохгүй гэд байх гарч амар уйтгахтай шоу дуусчих штеп. Тийм болохоор хүмүүсээс тэрэн дээр жоохон муулаад байсан. Гэхдээ чи шоу штеп. Шоу ямар амьдралаа шийдэх гэдэг байх штеп. Тэгээд уулын асаа хоёр чинь бүр дотносчжээ. Бүр бибинийхаа дээр гараад массажсаж хийгээд олж штэ. Бүкснэр нь гараа суудсан штэ. Тэгээ массаж хийсэн байжсэн. Ер нь бүгдээрээ л айгу дотн байгаад байгаа заяа. Тий. Оройн хоолн дээр тэд цугларсан байгаа. Тэгсэн чинь амар ядаргатай заяа. Цэдула хонгор хоёр ингээд тото стил чи хинт захиа өгсөн чи цэгээд өгсөн байлуу гэд. Тэгвэл би цэгээд өгсөн гэж хэлээд тэгээд бүр тод ингээ уурлаад байсан. Яагаад тэрийг ингээ байнга асууад байгаа юм би бүр ингээ яддаг. Уу яг нэг шинэ оролцогч нарт одоо шинэ оролцогч орж ирээд тэг ингээ тод ингээ тэр нөө шинэ оролцогч нарт дунд нь магадгүй таалагдж байгаа юм байж болно шүү дээ. Тэнгүүт ингээ шууд ингээ голд нь ингээ хан тавиад байгаа юм санагдсан надад. Сэтгүүлээ тэр нөө хин хоёрын гаргаж байгаа үйлдэл нь ингээ чи яах гэдэг нь мах гэдэг нь гэж үгээл тээ. Тэр чи яг маялаад байгаа. Яг тоглоомоор ингээд хэлжиж болно л доо. Гэхдээ тэр нэг шинээр ороод ирсэн хүмүүст бол аюу эвгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэ. Би одоо ингээд шинээр оролцогч ороод ирсэн. Тэгээд ингээд нэг охин таалагдаад байдаг. Тэгсэн чинь нэг юм орж ирэл хөө яагаад байгаа гэж игээд байвал энэ хоёр эргэт юм байна л гэж бодно би. Эсвэл энэ хоёр нэг төрүүлээ ороод ирсэн. Ямар нэг юм болцсон. Тэгээд би тэрийг мэдэхгүй ороод ингээд болцоонд аваа явцсан байх ч гэдэм үү те. Жохон тухгүй санагдах байх. Энэ цэдүүлээр нүүе жохон тиймэрхүү хөнгөн ааш гаргаад илээ. Тэр нь жохон тодооч өөрөө тэгээд л цэдүүл аягүй хуурлаад байгаа гэд. Гэхдээ улаан цай бүр ингээл нэг яагаагүй л те. Хуул гараагүй л те. Гэхдээ ингээд яг ингээд бүр ингээд цуг сууж яхад нь дээр нэрэнгүүтээ хөө юм уу гэж тэгж мэгээд байгаа. Чи яагаад тэр нөгөө гурил ингээд нөгөө нүүрэн дээр нь ялдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд тодоо нөгөө хиний трейн толгой аягүй зүйл ясч. Хүү чи яагаад байгаа гэсэн трейн толгой дээр ингээд авч байгаа. Тэр инээдтэй ч гэсэн жоох юм ядаргатай. Тэгээ оройн шоу тоглоом тоглосон. Тэр нь хонгорын элчийн өдрөөс болохоор хонгорын санаачилсан тоглоом байсан. Тэгээд миний хувьд заа шинэ оролцогчийн хувьд бол амар хүнд байх байсан. Шууд орж ирэл ийм тоглоом тоглоод гэж байгаа мөртлөө яг дундаа айгу ороход айгу амархан болчихж байгаа л та. Тэгээд тэнд чи хідэн ч хүмүүсэлцээд хідэн ч хүн долоолцоод юу ч болчих те. Тэрэн дээр надад хонгор зүгээр нөө энэ драг үнсмээр санагдаадсан болохоор зүгээр ингээд шүү сетап хийсэн юм санагдсан шүү дээ. Энэ гаруул үнсэн энэ гаруул долоо гэдэг. Тий угаасаа ингээд дээр нь ингээд өөрөө төрүүл тоглоно гэд тэгээ шийдсэн тэнгүүтээ үнсэх уруул гэх ингээд зүгээр дээр нь ингээд бэлдсэн байж байгаа. Шууд за би ихлэнгүүтээ шууд эхэлснээр энэ драг үнсийг шууд зүгээр энэ драг үнсмээр санагдаадсан байж магадгүй. Харин би бас гайхсан ягаад энэ драг сонгосон. Би золоог сонгох гэж бодсон. Гэхдээ золоор бас нэг хурдан явахгүй байгаа юм шиг байлээ. Тэгээ бусад хүмүүс нь айгүй олон тэрийг хийсэн шүү дээ. Тэгэхэд нэгэн дээр нь ч тэгэж уруул гарч ирэх байхгүй.
Тэнгүүд би энэ яг ингээд яачлаа албаар ингээд сетап хийгээд Индра хүнсчлээд л гэж бодсон. Уруулаас нэг гарч ирээгүй. Нэг ч гарч ирээгүй уруул. Тийм биш нэрээ бодоод байсан чинь. Тэгээд Индра дараа нь юу байх байсан? 7 байсан. Тэгсэн чинь төгсөөг сонгоцсон. Тэгсэн. Цэтүүлэг сонгоогүй. Юмсан нөө болонд явсан залууга. Трей Тодыг сонгоод Тод буцаага Трейийг сонгосон. Тэр бол яг ойлгохоор зүйл. Өдрөн төрөө чи болзоонд яваад таалагдсан байна гэсэн үг. Тэгээд бас нацгаа Амрааг сонгоод Амраа бас буцаад нацгааг сонгосон. Тэгэхээр энэ хоёр бас бие биендээ таалагдчих гэсэн үг ээ. Ер нь тэр тоглоом. Тэрнээс бол бусад бүх хосууд одоо нөгөө болзоонд явсан хосууд маань бүгдээ өөр партнер сонгоод байсан. Тэгээд Жион маань бас хэлсэн шүү дээ. Би төгсөөг намаа сонгох болов гэсэн чинь өөр охин сонгоцсон гэж. Тал хийгээл явцсан. Тэг хөөхөө тэр охин дуулан төгсөө таалагдаад байгаа юм шиг байлээ. Гэтэ маа төгсөөс жоохон bad boy царайлах гэлтэй. Үгүй тий төгсөө бол угаасаа 100% Тодыг аваа хараанд авцсан байгаа хаа. Зөвхөн Тодыг л гэж. Номер 1 тоо. Номер 1. За тэгээд дараачийн өдөр нь болоод тэр өдөр нь шууд манай шинэ оролцогч Трей илж болсон байгаа. Тэгээд өмнө нь октод залуучуудад хоол иж өгсөн бол энэ удаа залуучууд октодод гоё өглөөний цай иж өгсөн. Амар таалагдсан юм шиг л байлаа шүү дээ. Тий айгүй гоё харагдсан. Энтхийн хоолноос дээр юм байна. Мэн гэдэг. Тод баг энтхийн хоол гэсэн юм хэлж болохгүй л гэ амаа ингээд дарцсан айгүй хөрхө. Энтхийн хоолноос дээр юм байна гэдэг. Тэгээд дараа нь Single Inferno-дэр гарсан шиг тоглоом болсон. Сумо одоо манайхаар сумо бүх барилтаа гэх юм уу. Тэгээд тэрэн дээр би бүр анх удаа залуучууд ингэж алдсаж байгааг харсан. Харин тэрийг хийсэн аягүй таалагдсан надад л. Амар байсан. Ингээл нөгөө төгсөө те хонгор монгор ингээл бууж өгөх юм бол өсч нөө. Бүр амар шүрмстэй, шартай зүгээр л ингээд нөгөө хүнөө бараг гонгахаас илүү өөрөө төрүүлж дараа өөр ингээд унчаад байсан царин хүмүүс нь тий. Тэгээд тэрэн дээр чи хэнийг ирнэ ялна гэж бодчихсон. Би болохоор төгөлдрийг гайгүй явчих юм болоо гэж бодсон. Яг тэгэхээр ингээд нөгөө өөрөө бас аягүй амир спортлог чирэг харагдаад байгаа. Тэр болцсон нүр гизнэр нь юу юм бэ? Сууж явах хүртэл тэр нэг оглохгүй байсан. Тэгээд би тэрийг харсаад за энэ залуучаас алах юм болоо гэдгсэн чинь Сэтула маань ялсан байгаа. Ялдч угаасаа миний дэмжиж байгаа оролцогчдыг та нар мэднэ. Сэтула урт мөчтэй, шүрмстэй, тэ спортлог хүн, би чангатай хүн тэрүүгээрээ бас ялсан баха. Гэтэ хасаа бас юу яасан штэ. Цаач бас нэрээ сайн байсан штэ. Хасаа трийг авсан штэ. Тэгсэн. Тийм хасаа өөрөө нүг бүх барилдаг гэдсэн шүү дээ 13 спорт хийжсэн гэсэн гээд тэнгүүд өөрөө зөв мэгцэхтэй яг хуу бүхийн юу муу юм ташуур машуур юу ч үлээ хувц мөцсөн бол бүгдийг наваа шиднэ гэсэн л те. Гэтэ тэр чин шалтгаан те ээж нь шалтан биеэрээ барилдаж байгаа сүм болохоор чи адилхан авч шидэглээсэн. Тэгээд төгсөө бас аяг шалтгаан хийлээдсэн те юу гэдлээ. Жохон том бүрэнхий байвал. Тийм бүрэнхийн том байсан бол би баг төрөлөө шийдсэн. Хонгор нэгч ягаагүй. Тийм хонгор хөөрхөн амтгтай амар гүрээс амар шүрмстэйсэн. Гэхдээ ер нь бүгдээ амар хичээгээдсэн тийм. Энэ шинэ оролцогч нар ороод ирсэн. Тэгээд дээрээс нь байгаа хүмүүсээс өөрийгөө мэдрүүлэх гээд эрэгтэй хүмүүс ч ерөөхдөө тийм. Ер нь эмэгтэй эрэгтэйг бол ингээл амар өрсөлдөл баг. Яаж ийсэн. Тийм бас өөрийгөө харуулад өөр дээрээс нь хөрх оноо авчаар шин. Тэгээд би уулын тэр тэмцээний ялагч тийм хайдаваа явах юм болов гэсэн чи үгүй. Зүгээр ингээ эрхийн бичгээр сагнуулсан заяа. Харин тэр жоохон амар жолтцсон уу юу? Тэмцээндээ ингээ яхааргүй бэлэг байсан надад л. Тийм тэр зүгээр нэг жижигхэн тэмцээн дээр хүчрэл бэлэг шиг санагдаад. Тийм. Тэгсэн чи амар сонио ямар нэг шампуны 500 мянга ирэх мэрэгч гинөө. Тэгээд зэдүүлээд тэрийг золд өгсөн. Цэдэлөө золоог бас сонирхоод эхлэх тах шиг үлээ. Үгүй би тэрийг зүгээр ингээд бантаад өгчлээ гэж бодсон. Тийм. Цаадах чи цэдүүл угаасаа л Тодыг харж байгаа шүү дээ. Тэгээ шууд Тодод ингээд нөгөө шууд очиж өгөхөөсөө санаа зовоод тэгээс нөө Индрад өгчих юм бол нөгөө Тод нь бас өөрийг нь буруугаар ойлгочих юм болов гэж одоо ямар ч хамаагүй зүгээр золоод аваач гэж байгаа. Голтон суужсэн золоод. Зүгээр голтон мэ гэж шууд зүгээр золоод өгч байгаа байхгүй. Дуу таалгадаг тэмцээн болоод. Тэгээд тэр дуу таалгадаг дээр би баг бүгдийг таасан зэ. Би нацхийн таасан тийм нөгөө нэг ямар альтернатив дуунуудыг би бол таахгүй байсан. Гэтэ би бусдаас бүгдийг орилол таагаад байсан. Төгөлдөр бүр над руу гайхаа.
Тэрэн дээр юу нацгаа өөрийгөө айгүй харуулсан. Тэгсэн. Тэ. Тэгээ октод ингээ нацг руу байга хараал тэ. Тэнгүүн ингээ нөө хүн өөрлөгөө ингэж айгүй их татсан, айгүй хараанд авсан. Залуучууд маань бас жоохон дургуун хүрсэн шинжтэй байсан. Харин тийм байдаг шээсэн. Тэгээ хасаа бол мэдээж би энэ тэмцээн дээр очигдохоо мэдсэн болохоор би хичээгээ өгч хэлж исэн. Нацгаа амраа хоёр тэгтээ тэр дууны тэмцээн дээр бас би нэг өмөрөө суудсан тий. Нацгийг бас амрааг авч яваасаа гэж бодож исэн. Яг амрааг авч явсан. Тэгэхгүй өөр охин руу сонгоцсон байсан бол эмэгтэй хүн шууд бодно шүү. За энэ тухууд юм байна гэх. Тэгээд чи болохоор өөр охин сонгоосоо гэж бодчихсон тий. Би бол болохоор өөр охин сонгоосоо л гэж бодчихсон. Зүгээр энэ шоун дээр ингээд зүгээр ингээд би нэг өмчлөөд ингэчлэрэг муухай санагдаад байгаа байхгүй. Гэхдээ нэг би үзэж байгаа би ч гэсэн тэгээ энэ оролцож байгаа оролцогч нар ч гэсэн гол юм мартаад байгаа санагдаад байна. Юу? Энэ хосын шоу гэдгээ мартаад. Зүгээр нөө амьд үлдэх survivor show болоод байгаа санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд би одоо жишээ нь оролцогч байсан болол өөр охин сонгохоос би ингээ айгаад байгаа байхгүй. Яг тэгвэл би өөр охин сонгочгоод өө эн чи өстө худлаа юм ингээ чиний сайн хэлж байгаа шиг нөө бусад охтууд нь бодоод намайг дараагийн хасалтан дээр намайг шууд хасах юм шиг санагдчихж байгаа байхгүй шууд. Тэнгүүтээ би айгаад за зүгээр ихнийхээ сонгосон охиндоо зүгээр байсараагаа л дуусгая гэж бодохоор байгаа байхгүй. Гэхдээ нацгийн өгсөн юу нь бас аюу гоё юмсан тайлбар нь би ингээд ихний болзоон дээр чамтай болзоод хоёул аюу гоё яриа нийлжсэн. Хоёр дахь дээр илүү би чам ингээд дотоод хүнтэй чинь танилцмаар ингэжсэн байхгүй юу. Тэнгүүд хоёр болзоо бол хангалттай. Гурав дахь дээр ахаад нөгөө хүнээ сонгох юм бол жоохон too much те. Хоёр болцоод тэр хүн чамд үнэхээр таалагдж байна. Тэгээд чи бас тэр хүнээс мэдрэж би энэ хүн бас үнэхээр таалагдж байна гэдгийг мэдэрчээд гурав дахь болцоогоо яг офишл болгож болно тий. Албан ёсны хос болгож болно. Гэхдээ гурав дахь болцоо тэрээр хийлээч үгүй ч мэдгүй тэр дундуур нь одоо юу ч болохын захиа махаа юм тий. Юу ч болохын мэдгүй штэ. Тийм болохоор хоёр дахь дээр нацгаа бас амрааг авч яваад амрааг би чамд ингээд ийм байгаа шүү гэдгээ бас амраад ойлгуулсан дээрээ гэж би бодсон. Тийм үү. Миний хувьд болохоор ингээд яг ингээд бүх охтуудтайгаа ингээд ярилцж үзээд тэгээ ингээд болцоо биш ч гэсэн зүгээр ингээд өөр юмнуудаар ингээд ярилцах тийм боломжийг олгосон болохгүй зүгээр гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо тэнгуут ингээд нацгаачаа зөвхөн ингээд амраа дээр ингээд тогтчонгууд нөгөө охтууд нь нацгааг сонирхгүй ч юм уу нэг тийм болчихвол яа тэгэл уулья бас хэлсэн. Шинээр оржсэн залуучуудаас нацгаас айгуу тажгүй байхаа. Золоо юу? Золоо ч илүү уулья ч илүү аль нэг тэгж хэлсэн. Золоо ч нэг хөгжмийн тэмцээний араас нацгааг өөр нүдээр харж замарцгаа гэдэг хэлсэн. Үгүй. Золоо тэгсэн хараа. Тийм үү? Тэг тэгсэн. Бүтгэмэрсэн тэгж хэлсэн заяа. Тэнгүүд охтууд өөрт нь ингээд яагаагүй залууг аюу сонирхоод байгаа байхгүй юу? Өөрлөө нь ингээд хандраагүй залууг. Хасаагүй. Биш. Нацгааг. За. Хасаа бол хаасаагүй хандраад охтууд нөө гэдэг байгаа шүү дээ. Уулаад хөөрхөн интернашр гэдэг байгаа шүү дээ. Тэгээс нацгаа бол орж ирснээс хойш амраа дээр байгаа. Тэнгүүд нөгөө охтууд чинь нацгаа ямар шууд залуу юм болог ингэ сонирхоод байгаа байхгүй юу? Хөөс тэр нэрэхгүй байгаа болохоор. Тэгээд эрэгтэйчүүд нацгааг ингээд жигээд байгаа юм. Тэнгүүд магадгүй зөө. За тэгээд уулья төгөлдрөө би нэг мэддэг байсан. Шоунд орж ирэхээс өмнө. Тэр Instagram дээр би нэг дагалцаад ингээд танилцаад мессеж бичээд айгу дотн байсан. Нэвтрүүлэгт орохоос сарын өмнө гэж ярьжсэн зөө. Дотн ч юу юм бэ? Зүгээр л нэг ганц хоёр мессеж бичсэн л гэсэн. Үгүй айгу дотн мессеж бичлцдэг л байсан гэсэн ш. Тэгээд ингээд хоёулаа ингээд би гарч гайхаад энд тараадахтай явахтай маахтай. Тэнгүүд төгөлдрөөс уульяд сонирхолтой байгаагаа хэлсэн. Би чамаа ингээд болцоонд авч явна тий ингээ гоё тэмцээнд ороод яалаад би чамайг авч явмаар гэсэн чи уулья бараг л заавал энд болцоонд авах хэрэггүй дээ бараг л тий өөр охин бодсон дээр дээ л гэдэг ах шиг бэлээ. Битүүн тэгээ хэлчих юм бол юугээ тараас тэгэлгүй гэдэг. Үгүй шүү дээ тэгэл хаяа шүү дээ. Шууд. Угсаа тэгээ тэр хоёр хасаа тэр хоёр чинь ингээ улаан цай ингээ тэр урлагийн үзлэг дээрс тэр ингээ бие биендээ ингээ сэтгэлээ ичлээл ингээ янз бүр болол ингээ байгааг нь харчиж байгаа шүү дээ. Түнгүй тэр хоёроо асахдах юм уу? Хосолцсон юм чинь. Үгүй хасагдахгүй л ахalta зүгээр л энэ хоёр хосолцсон чи яадаг хасан гэд төгөлдөр өччихвэл яадаг. Яа. Чи өөрөө тийм яриадсан биз дээ. За. Тэхгүй бах уу? Би бол за мэдгүй. Үгүй хасааг ингээ тэр нөгөө төгөлдрийн үед ингээ айгүй илдэг залуу харагдаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээ зориг гаргаад ингээ тэр хоорондоо ярьсан битсэн зүйлээ ингээ ярьж байгаа нь гоё байгаа юм л та. Тэгтээ ингээ тэр хоёрын ингээ дотнуугааг нь харчих юм бол араас нь тэгээд тахгүй хаа.
урлаг үзлэг болоод урлаг үзлэг болохоос өмнө бас тэд нар чинь хоорондоо бэлдээд сандралдаад юу хийх үү гээд тэгсэн чинь хөвгүүдээ өрөөг харсан чинь хөвгүүдээ өрөөч гэжтэй хасаа бишээ цэдула төгсөөгийн өрөөг харсан чинь нацгаа орцсон билээ. Тэгээд тэр гурыг ганцаараа дисэн чи ер нь нацхыг жоохон жигээд байгаа юм шиг харагдсан. Ганцаараа суугаад ганцаараа юм яриад нөгөөдөлөөс юм асуухаар нөгөөдөл нь хариулчаал ингээ нөгөө нэг яриа өргөжлүүлэхгүй. Окей. За гэл тэгэл болоо тий. Хаагаад исэн. Тэгэхээр би бас залуучуудыг нөгөө манангаа үсгэж хагаад нацхыг гаргах юм болоо гэж бодоод байгаа. Нацхыг хасгаар баг шийдчих шиг болсон. Мэдхгүй. Гэхдээ төгсөө жоохон нацгаа дургүй байгаа юм шиг харагдаад байсан. Төгсөө чи угаасаа бүр улаан цай нацгаатай өрсөлдөд байгаа юм чи. Тийм. Уулын ахиа шүлэг унсан. Уулын шүлэгэн дээр би уйлсан. Шүлгэн дээр нь ч уйлаагүй дараа нь тайлбарыг нөхөд бол байсан. Энэ олон үзүүлбэрийн дунд чам таалагдсан үзэл байна уу? Над таалагдсан уу? Тэр уйлаагийнх л зүгээр амар хамгийн сэтгэл үлдсэн шүү дээ зүгээр. Тэгээд тэр нэг ээжтэн донор хэрэг болсон чи өөрөө ингээд биенийхээ нэг хэсгийг ингээд ээжтэй өгöd. Тэгээ өөрөө би энэ хүнд байхад ингээд ээжээгээ хүлээж исэн ингээд тэрэн дээр бол амар сэтгэл хөдлсөн. Тэгээд цэврийг үзүүлбэр дээр нь авч үзэх юм бол надад төгөлдөр үзүүлбэр таалагдсан. Тэр чинь ингээд бас л тэр чинь авьяас л ахгүй те. Баргийн хинч тэгэл бас тийм амар хөдөлгөөн энэ төрлийн гимнастик тэгээд хийчихгүй л байхгүй юу. Хонгорынх болохоор тийм бусдаас амар ялгарч чадсан үзүүлбэр болохоор хожижлоо гэж бодсон. Тэгээд зоологийнх тэр өөрөө жоохон ингээд сериосны байгаад ингээд нэг комеди үзүүлбэр гэдэг ингээд сони юм хэлэхгүйгээр ингээд жинхэнэ зөвүүн царай гаргаад ингээд сериосны байсан болол бас аюу гоё үзүүлбэр болох байсан. Өөрөөдөө ингээд амар маадсан ингээд инээж минийгээд ингээд санаа өөртөө итгэлгүй ингээдсэн шүү дээ. Тэрэн дээр ингээд жоохон ингээд сериосны байсан бол хожиж байгаа. Хамгийн эцэст нь хонгор ялсан байгаа. Тэгээ хонгор ахиад нууц өрөөрөө явчлаа. Нууц өрөөрөө ихнийг авч орохноос аягүй сонирхолтой байна. Тэгээ би индраг авч орно гэж бодож байна. Индраг уу? Би зоолог л авч ороосоо гэж бодож байна. Гэхдээ зүгээр тэр нэг үнсний бодоод байгаа байхгүй би. Тэр чинь уруул дээр үнснэ гэдгийг зоолоогоо яга үнсээгүй. Зоолог тэгээл харанхууранд оруулж байгаа л үнсэх юм байлгүй. За мэдгүй би л интратай юм хараагүй болчихсон. Тэр үнсэлснээс гадна юм хараагүй болохоор индраг авч орох юм болов яах юм бол мэдгүй байна. Гэтэ хонгорын цамцыг өмссөн байсан болохоор авч чорж байгаа. Тэр бас сонирм байгаа байхгүй тий ягаад цамцыг өмсчөө. Тэгээд өрөөнд захиа бичлцээ тэгээд дус байт юм аа. Тод энэ удаад 3 захиа авах нь уу яах нь уу тий. 3-аас жилээ авах нь уу багч авах нь уу хин захиагүй үлдэх нь уу бас аюу сонирхолтой. Энэ удаад манай эрэгтэйчүүд ярьж агаад манай эрэгтэй өөр ингээд хүмүүс түгээсэй гэж би бодож байгаа байхгүй. Эсвэл л ингээд чин сэтгэлээ дагаад ингээд тараагаад түгээсэй л гэж бодож байна. Тэгээд тод дахиад мэдээж ихэнх захиаг л авах байх гэж бодож байна. Яг тэгэхээр нөгөө шинэ орж ирсэн хоёр охин маань яг ингээд хинтэй ч ингээд яг тогтсон харилцаа үүсгэж чадсангүй шүү дээ. Тэгээд Жион авахгүй байх. Жион авахгүй төгсөө бол зоолттой Жионоос авна. Энэ удаа Тодохийн нөхөн амар сонирн байна. Төвлөрт өх байхаа. Цэтуулаад энэ удаад өгөхгүй юм байж магадгүй зөө. Хэрвээ инрал өгдөг юм бол яг үйл амраа нацагт өгөх байх гэж би бодоод байна. Өрөмчөө угаасаа тасаад өгчнө. Хонгорт индра өгж магадгүй эсвэл цэтуулаад л өгөх байх. Тэгэхээр цэтуулаа гэж би таамаглаад байна. Авахгүй юм. Хоёр дугаар ярьсан өөр ядарсан. За тэгээд та нар хэнийг асагдана гэж хасыг одоо бүр бүгдийг хасдаг. Юу та нар хинт захиа өгнө гэж бодож чинь коммент хэлээрэй. За тэгээд дараачийн юугаар уулзлаа. Bye. Окей. Subscribe, comment, like, share. За бай.